Guys, Дэлэс Торонжон байна. Миний YouTube channel тавтаа морил тайдтайгаа удаан хугацаанд уулзаагүй байж байгаад бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Энэ бичлэгтээ маш олон хүний хүсэлтээр 2024 оны 100 болон намрын трендүүдийн тухай ярилцах болно. Ерөнхийдөө загварын чиглэл хаашаа яваад байгаа юм, бид нар энэ 100 болон намар руу шилжих үед ямар хувцснуудыг хэрхэн стайл хийж өмсөх вэ гэх мэтчлэн мэдээллүүдийн талбарнуудаар ярилцсан. Дээрээс нь тренд толгоон дээр би өөрөө лүгүүд бүрдүүлээ таад маань санаа авч болохоор иймэрхүү хуцлалтуудыг харуулах учраас та маань энэ бичлэгээ цаавал таслан үзээрэй. За юуны төрөнд өнөөдрийн бичлэгийн маань спонсороор Lujo брэнд ажиллаж байгаа. Шангрилагийн 2 давхрт үйл ажиллагаагаа явуулдаг Lujo брэнд маань Италийн залуучуудын загварлаг брэнд байгаа. Lujo брэнд маань basic ингийн гэхээс илүүтэйгээр бусдаас ялгархыг хүссэн содон, ганган байдлаараа илүү их ялгарч харагддаг юм билээ. Тэр дотор айгүй их трендтэйгээ яг хөл нийлүүлэн маш гой загваруудыг оруулж ирдэг учраас өнөөдрийн бас яг энэ трендүүдийн бичлэг дээр маань ашиглаж байгаа их хувцснууд маань Lujo брэндийн хувцснууд байх болно. Тийм учраас таад маань заавал Шангрилагийн 2 давхрт очиод бас энэ брэндтэй танилцаад үзээрэй гэж хэлмээр. Тренд болгоны детальчилж ярихаас өмнө өдөрөөр ерөнхийдөө 2024 онд загварын ертөнц маань ямар чиглэлээр явж байгаа вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярьцгаая. За та хэдийн маань мэдж байгаачлан тодорхой 10 жилүүд жил болгон inspiration болж дахин эргэж ирдэг тийм. Бидний аав ээж эмээ өвгөнүүдийн өмсөжсэн хувцсны стилүүд ерөнхийдөө бол давтагдаж ирдэг гэдэг та хэд маань мэдж байгаа. 2024 оны хувьд аваад үзэх юм бол ерөнхийдөө 3 10 жил давтагдаж ирж байгаа. Энэ маань 1950-аад он, 1970-аад он, 1990-аад он гэсэн 3 10 жилүүд байна. За 1950-аад он маань юугаар онцлог гэх юм бол энэ маань дайны ардаас New Look гэдэг стил маань гарч ирж байсан. Christian Dior дизайнер маань эмэгтэйчүүдэд эмэгтэйлэг байдлыг нь эргүүлж авчрахыг хүссэн учраас тайл маань маш толд ялгарч харагддаг. Маш гоё юм өргөн дэрвгэр юбктэй ийм эмэгтэйлэг элсэн цаг галбарыг илтгэж өгч байсан. Ийм стил имижээр тодорхойлогдож байсан он жил байгаа. Загварын ертөнцөд дэрвгэр, урт юбкнууд ер нь бүхий л төрлийн юбкнууд иргэн ирж байгаа нь бас үүгээр онцлог байгаа. За 70-аад оныг аваад үзэх юм бол энэ бүхлээрээ хиппи соёлын уур амьсгалтай байдаг. Bohemian гэж нэрлэгддэг. За товч бид нар бохо гэж нэрлэдэг. Энэ хүү стил маань энэ жил дахин иргэн ирж байгаа. Bohemian стил маань өөрөө маш гоё өнгөлөг мөрчлөн earthy tones буюу газар шорооны байгалийн өнгөнүүдийг маш ихээр ашигладаг. За энэ дотроо хээ угалцнууд маш ихээр орж ирдэг. За байгальд ээлтэй байдлыг эрхэмлдэг учраас байгалийн гаралтай материалуудыг маш ихээр оруулж ирдэг. Ийм сонирхолтой стил имиж байгаа. Маш олон дизайнерууд маань бас өмнөх коллекцуудаа бодвол энэ жил илүү ийм сул чөлөөтэй яг энэ Bohemian стилийг ашиглаж байна. 90-ад оныг аваад үзэх юм маань энэ маань бүхэлдээ илүү цулгуу, чимээгүй, ойлгомжтой, casual minimalism стилийг илтгэдэг байгаа. За 1990-ад он бидний хувцсналтын 10 жилд байсан учраас бидний амьдралд casual буюу өдөр тутамдаа өнсөх боломжтой, биеийн дэвтэйхэн, тухтай мөртлөө цаанаасаа никель цал биш энгийн basic загварууд маань тренд болж орж ирж байсан. За 1990-ад он бол миний хувьд бас загварын ертөнцид байсан хамгийн загварлаг мөртлөө энгийн дончтой ийм стил имиж нэг илтгэл нь байгаа. Энэ жилд хамгаалагдаж байгаа өнгөнүүдийг аваад үзэх юм бол илүү пастел өнгөнүүд хувцсалтан дээр маш ихээр ашиглагдаж байгаа. За өмнө болон өмнө жилүүдийг аваад үзэх юм бол бид нар яг юм ковидаас хойш гел цаал тод хувцснуудыг маш ихийг өмсөхийг хүсдэг байсан бол одоо тэрнээсээ үл ялэг уйдаад хит хурц тусахгүй нүдийг ядраахгүй юм гоё зөөлөн пастел өнгөнүүд хамгаалж байгаараа онцлог байгаа. Одоо бүгдөө тодорхой трендүүдийнхаа тухай ярилцгаая. За миний түрүүнд дурдсанчлан энэ жил маш их тренд болж байгаа стил имижийн чиглэл бол бохо стил аа. Бохо стил маань 70-аад оны хиппи соёлоос гаралтай, байгаль ээлтэй байдал, бусдаас содон байдал, нисэн, маш их нимгэн, даавн, амьсгалдаг материалуудаар ихэнхдээ хувцснууд хийгддэг. За мөн дээрээс нь бүхий л төрлийн джинс хувцснуудыг ашиглалтаараа бас их онцлог байгаа. За цамц болон ерөнхийдөө даашинцнууд бас маш ихээр ашиглагддаг. Энэ цамцнууд маань ихэнхдээ ийм сул, маш их гоё унж өгсөн, биен дээр ийм ямар нэгэн төвөггүй, биеийг барьж тухгүй байдлыг үүсгэдэггүй юм байх нь маш их чухал байдаг. За дээрээс нь цацаг, хээ, оруулгууд маш ихээр ашиглагддагаараа ийм содон стил байгаа. Энэ болон дараагийн жилүүдийн сезонуудад бид нар Bohemian стилийг маш ихээр хувцсны шүгэнд ашиглах нэ. За миний та хэдэд харуулж байгаа лук маань болохоор Bohemian стилийг илүү минимализмтай хойлж өгсөн ийм стил имиж байгаа. За цамцны хувьд маань энэ маань бүхлээрээ яг юм бохо стилийг илтгэж чадаж байгаа. Маш гоё цамцаага юм нисэн, маш гоё нимгэн материалтай, зуны халганд маш их тохиромжтой. За тэгээд цацаг хээ
нэрээ оруулахтай. За мөн дээрээс нь ерөөхдөө принтний хувьд хүртэл аваад үзэх юм бол энэ маань бохо стилийн принт байгаа. За үүн дээрээ би vintage стилийн нүдний шил болон аксессуаруудыг нэмээд лүкийг бүрдүүлсэн байгаа. Дараагийн маш том тренд маань поло цамцнууд байгаа. За та хэд мань ч гэсэндээ анзаарсанчлан поло цамцны 90 үе дахин эргэж ирсэн байна. Хамгийн их түлхэц болж байгаа брэнд маань Prada брендийн охин брэнд Miu Miu брэнд байгаа. Miu Miu брэнд маань сүүлийн 2 жилийн хугацаанд hottest брэнд буюу хамгийн их эрэлт нийлүүлэлттэй байгаа, хамгийн их хүмүүсийн анхаарлыг татаж байгаа трендсеттер брэнд болж өгч байгаараа маш их онцлог байгаа. Брендийн маань бүхий л коллекцуудад поло цамцнууд маш ихээр ашиглагдаж байгаа. За поло цамц маань нэг юм vintage preppy стилийг орчин үеийн стрит стайлтай хослуулан содон сонирхолтой стайлингуудыг ашигласан учраас орчин үеийн залуучуудын анхаарлыг маш ихээр татсан байгаа. Ажиглаад үзэх юм бол цулгуу поло гэхээсээ илүүтэйгээр хөвтэй судалтай загварууд маань маш ихээр тавтагдаж байгаа. Поло цамц маань тренд ч гэсэндээ энэ маань үргэлжийн классик, үргэлжийн бидний хувцсны шүүгääнд маш удаан хугацаанд амьдарч байсан ийм стил учраас та одоо худалдан авалт хийсэн тохиолдолд дараадаачдаа энэ маань модноос гарна гэж санаа зовлтгүйгээр өмсөх боломжтой ийм стил байгаа. Та хэд маань намайг мэдж байгаачлан би тренд даахаас илүүтэйгээр ухаалаг худалдан авалт буюу дахин өмсөгдөж болох хувцснуудыг та хэддээ илүү их зөвлөдөг. Тийм учраас айлгүйгээр поло цамцны яг энэ трендийг дагах боломжтой. Мини юбкнууд, макси, миди гэх мэтчлэн бүхий л төрлийн урттай юбкнуудтай бас хослуулах нь нэлээд их тренд байгаа. Яг ийм төрлийн стайлингийг биднэрт Miu Miu брэнд маань хамгийн ихээр санал болгож байгаа. За тэр дотроо яг энэ мини юбктэй поло цамцтай энэ хөлөг маань бидний бүр нүдэнд хоногштол брэнд маань маш ихээр биднэрт харуулж байсан. За тийм ч учраас өнөөдрийн би та хэдтэй харуулж байгаа поло цамцтай лук маань яг ийм балун скорт буюу хон төрлийн мини юбктэй. За илүү юм гоёмсог мөрдлөө ийм өхөөртөм лукийг бүрдүүлсэн байгаа. За мөн дээрээс нь нүдний шил, аксессуар гэх мэтчлэн нэмээд илүү юм одоо тренди загварлаг байгаа лукийг бүрдүүлсэн. За дараагийн тренд маань denim буюу бүхлээрээ яг юм джинсэн лук бүрдүүлэх хүсэлт маань бас нэлээд их тренд болж байгаа. Джинсэн материалаар дагнаж хувцлах стайлинг маань өмнө нь байсан ч гэсэндээ ойрын хэдэн жилүүдэд бас харагдаж байгаагүй юм сонирхолтой стил имиж байгаа. За энэ дотроо бид нарын хамгийн их ашиглагддаг хоёр хувцс байдаг шүү дээ. За энэ маань джинсэн өмд болон джинсэн одоо яакны төрөлтэй. Илүү стайлинг дээр одоо орчин үед 2024 онд тренд болж байгаа энэ загварчилгаа маань джинсэн өмдний одоо дээгүүр өмсөж байгаа маань яг гэхээсээ илүүтэйгээр зөөлөн джинсээр хийгдсэн сорочкон цамцнууд. За эсвэл джинсээр хийсэн корсетын цамц. За бүхий л төрлийн өөр төрлийн сонирхолтой топууд гэх мэтчлэн яг энэ биеийн дээд хэсэгт өмсөж байгаа джинс маань бидний тасаж байнга харагддаг. Джинсийн яакаас өөр төрлийн хувцаар бас орж ирж байгаа нь илүү их сонирхолтой байгаа. За та хэд маань бас санаж байвал өмнө болон өмнөхийн жилүүдэд урт макси урттай джинс юбк маань тренд болж байсан тийм. Тийм ч учраас одоо хэрвээ танд тэр джинсэн юбк маань бас худалдаад авчихсан хувцсын шүүгэнтэй байгаа бол та үүнийхээ дээгүүр джинсэн сорочкын цамц ч юм уу джинсэн материалтай топнуудыг ашигласан тохиолдолд та бүхлээрээ яг энэ трендээр хувцлах бүрэн боломжтой. За мөн дээрээс нь джинс маань өөрөө модноос гардаггүй үргэлжийн бидний хувцсны шүүгэнд байх ёстой материалуудын нэг байдаг учраас мөн л одоо худалдан авсан тохиолдолд дараа нь янз бүрийн аргаар өдөр тутамдаа ашиглах боломжтой юм сонирхолтой тренд болж байна. За миний та хэдтэй харуулж байгаа джинсэн лук маань яг юм гоё зуны загвартай лук байгаа. Джинсэн урт шортны дээгүүр өмсөн зөөлөн материалтай. За джинсэн сорочек болон ерөөхдөө cropped jacket гэж бас хэлж болохоор ийм хоёр хувцсыг хослуулад за тэгээд илүү эмгтээлэг зуны сандал болон цүнхтэй хослуулсан байгаа. Хүү джинсэн жакетны хувьд дэш товчнуудыг нь тайлаад дотор нь мак юм уу подолог өмсөөд яг юм хоёр дахь давхаргаа болон өмсөх боломжтой олон талаар ашиглах боломжтой нь бас маш их надад таалагдсан. За дараагийн тренд маань кроше буюу нэхмэл загваруудын хувцснууд маань тренд болон орж ирж байгаа. За энэхүү тренд маань надад маш их сонирхолтой санагдаж байгаа. Яагаад гэвэл бүхий л төрлийн ерөөхдөө нэхмэл загварууд маань texture буюу гадаргуу нь маш их сонирхолтой учраас нэгэн төрлийн монохром лук бүрдүүлсэн ч гэсэндээ энэ лукийг илүү их сонирхолтой харагдуулдаг. За кроше маань яагаад тренд болж байгаа вэ гэх юм бол хүмүүс
илүү personal style буюу бусдаас ялгагдах юм содон стилийг хайж байгаа. Яг crochet гэдэг маань өөрөө handmade буюу яг юм гараараа хийгддэг иймэрхүү дизайнуудыг илтгэдэг учраас яг өөртөө зориулан гараараа нэхэх юм уу эсвэл хайртай одоо эмээ ээж нар маань биднэрт яг юм нэхэж өгдөг байсантай илүү их холбоотой учраас энэ маань яг бусдаас содон харагдах. За өөрийнхөө яг individual style буюу яг хувийн стилийн имижийг илтгэхтэй маш их холбоотойгоор гарч иж байгаа юм тренд байгаа. За мөн цаашдаа ерөөхдөө иймэрхүү төрлийн одоо ийм дизайнууд илүү их тренд болох төлөвлөгөөтэй байгаа. Яг энэ бүрдүүлсэн лук төр маань анзаараад үзэх юм бол texture гэж би түрүүн ярьж ирсэн. Яг тэр энэ нэхмэл энэ гадаргуу маань өөрөө нүдэнд маш гоёор тусаж лукийг илүү юм 3D буюу илүү харахад сонирхолтой болгож өгдөг байгаа. Тийм учраас энэхүү лук маань бас өнөөдрийн миний бүрдүүлсэн лукууд дундаас хамгийн их одоо юм өмсгөө таатай байсан дуртай лукуудын маань нэг болж өгсөн. Чин ярих тренд маань яг хоёр төрлийн трендийг хослуулсан тренд байгаа. Энэ нь нэгт цагаан даашинз. За энэ жил бүх бараг дизайнеруудын маань коллекцэнд цагаан өнгөтэй ийм содон төрлийн даашинзнууд байсан. Тийм ч учраас яг энэ жилийн даашинзны өнгөөр цагаан өнгийг сонгох нь маш ихээр тавтагдаж байгаа. Асалсан тренд нь болохоор түрүүний яг ярьсан трендтэй яг ижил crochet буюу ийм нэхмэл загвар байгаа. Тийм учраас ийм нэхмэл цагаан даашинзнууд за тэр дотроо илүү их урт цагварын даашинзнууд маш ихээр харагдаж байна. Энэ жил юугаар онцлог вэ гэх юм бол өмнө нь ерөнхийдөө ийм нэхмэл төрлийн материалтай даашинзнуудыг бид нар ихэнхдээ далайн эргийн амраалт, дулаан орон явахдаа өмсөх ийм загварчлагаар хардаг байсан бол яг энэ жил бид нар илүү хот дотор өмсөх стайлын аргачлалуудыг харж байгаараа энэ тренд маань яг илүү амралтын стайлаас илүү өдөр тутмын хотын стил рүү орж байгаагаар онцлог байгаа. За миний хувьд гэх юм бол өнөөдөр та хэвээр харуулж байгаа загвар маань бүхлээрээ яг даашинз гэхээсээ илүүтэйгээр хоёр талдаа ерөөхдөө онгорхой оноотой байгаа. Тийм ч учраас энэхүү даашинзаа яг юм casual болон elegant стилүүдийг хослуулад илүү хот дотор өмсөж олох сонирхолтой лук бүрдүүлсэн байгаа. Энэ лук маань надад маш их таалагдаж байгаа. За өөр нөхцөлд дахиад л ямар нэгэн төрлийн амралт цугаалганд явах тохиолдолд би дотор нь магадгүй одоо biker short буюу богино төрлийн шорт болон crop topтэй ч өмсөж болно. Далайн эрэг дээр дахиад л усны хувцсныхан гадуур өмсөж болно гэх мэтчлэн олон төрлөөр өмсөдөх боломжтой байдаг нь надад маш их таалагдаж байгаа юм сонирхолтой тренд байна. Дараагийн тренд маань metallics буюу мөнгөлөг болон алтлаг төрлийн гадаргуутай хувцас болон аксессуарууд. Ерөнхийдөө ойрын үед бол энэ тренд маань нэлээд их хүч авч байгаа. Жижиг төрлийн аксессуар буюу эмэг, бөгөөж, гутал, цүнхнээс эхлээд одоо илүү хувцс руу бүр түрээд орчихсон. Энэ дээрээс нь энэ жил Парисын Олимпиатай за яг Олимпийн медалуудтай холбоотойгоор энэ маань бүр маш ихээр түрэн гарч ирж байгаа юм сонирхолтой тренд болж байна. Одоо ямар ч төрлийн тод трендийг хувцсныхаа шүүгэнд одоо оруулж эхлэхдээ би юуны түрүүнд жижиг элементүүд буюу хувцсалтан дээр ашиглагддаг. За аксессуаруудаас эхлэрээ гэж одоо дандаа зүгэлдэг. Плэрээ яг юм одоо алтлаг юм мөнгөлөг харагдахыг хүсэхгүй байгаа тохиолдолд би гутал болон цөмхөн дээр металликсыг ашиглаарай гэж зөвлөмөр байна. Дараагийн тренд маань two piece set буюу дээгүр болон доогуур өмсдөг хувцснуудын хослолууд байгаа. За өмнө жилүүдийг анзаараад үзэх юм бол бид нар илүүтэйгээр одоо брюкон өмд, пижак, өмд болон вест гэх мэтчлэн илүү өмдний төрлийн одоо хувцснуудыг хослуулан өмсдөг байсан бол энэ жилээс бид нар илүү юпгний хослолууд гарч ирж байгаа. За тэр дотроо юпг болон топ, юпг болон пижак, юпг болон кардиган гэх мэтчлэн илүү яг юм 90-ад оны загварууд давмгаалж байгаа юм. Иймэрхүү төрлийн хослолууд маань загварлаг харагдахаас гадна лук бүрдүүлэхэд одоо юутай хослуулах вэ гэж бодлохгүйгээр юм сетэрээ аваад өмсөхөд илүү их тохиромжтой, илүү амаар, илүү хурдан шийдэл байдаг. За юпгийн загваруудын хувьд гэх юм бол 90-ад оны загварууд маань ямар байсан бэ гэдээ аваад үзвэл нэг бол одоо илүү урт буюу шагаагаар татсан загвартай шулуун загвар, эсвэл шулуун мөртлөө яг өвдгнөөс дээш дууссан загвартай юпгнууд илүү их тренд болж байсан. За мөн энэ жилийн тренд буюу мини юпгнууд бас байх боломжтой. Нөгөө талаас нь илүү эмэгтэйлэг буюу 50-аад оны стилийн имижийг аваад үзэх юм бол тайлнаасаа эхлээд илүү их одоо дэрийж өгж байгаа А хэлбэрийн загвартай юпгнууд бас орж ирж байгаа. Харуулж байгаа загвар маань илүү арга хэмжээнд зориулагдсан загвар байгаа. За тэгээд 100 нь бол яалтчгүй маш олон төрлийн хором, ивент арга хэмжээ, оройн одоо юм үдшийн арга хэмжээнүүд их байдаг учраас яг үүнд зориулсан ийм гоё сетийг сонгосон байгаа. Надад бол яг энэ хувцлалтын маань өөрөө ийм гоё
саата байгаа энэ сонирхолтой материалуудаа нэг таалагдж байна. За мөн дээрэс нь топны хувьд гэх юм бол яг 90-ад оны загвартай маш гоё топ байгаа. За юпоны хувьд бол нэлээд илүү их урт загвар байгаа. За иймэрхүү төрлийн урт юпон загварууд маань илүү бас юм арга хэмжээнүүдэд илүү их тохиромжтой байдаг. За дараагийн тренд маань амьдрал дээр маш их ашиглагдах боломжтой тренд байгаа. Энэ маань вестнууд буюу пижак хослолын яг татварх жилетик байна. За энэ хүү төрлийн жилетик маань ерөнхийдөө бол бидний хувцсан шүүгэнд орж ирээд нэлээд хэдэн жил болж байна. За хэдэн жилийн өмнөхийг бид нар хараад үзэх юм бол илүү их оверсайз яг силуэт өвдөгийг бид нар өмсдөг байсан үед тэгээд бид нар яг эмхтэй вестний төрөл буюу илүү юм богинохон илүү бие барьсан загварууд орж ирж байгаа. Тийм ч учраас ерөнхийдөө бол ийм төрлийн вестийг өдөр тутам та яг эхний давхарлагаа болгож өмсөхөд яг юм топ маяар өмсгөд илүү их бас загварлаг харагдаж байгаа маань энэ жилийн бас нэг онцлог трендүүдийн нэг болж байна. Өндөр үсгээд юпог юм уу бас юм арга гоёлын ибрикүү өмдтэй илүү тод аксессуарууд гэсэн тохиолдолд бид нар арга хэмжээнд ч өмсөх боломжтой. За жинсэн өмд болон илүү casual стилийн одоо биеийн доор өмсдөг хувцснуудтай хослуулах юм бол өдөр тутамдаа ч өмсөх боломжтой гэх мэтчлэн энэ хүү вестийг бид нар маш олон стилийн үеийн хөврүүлэн өмсөх ийм боломжтой бас сонирхолтой урт удаан хугацаанд ашиглахаар ийм тренд байгаа. Би хийгдэх өөрчлөлөгч нарт пижак вест болон брюкон өмд эсвэл юпогны яг юм 3 хослолыг өөртөө яг юм таарсан байдлаар худалдаж авах. За эсвэл бүр хийлэхийг илүү их зөвлөдөг байгаа. Таны амьдралын хэм маяг төр тусмаа яг энэ одоо хувцснууд маань илүү их тохиромжтой байвал дан ганц вест гэхгүйгээр хослолоор нь ингээ гурвал ингээ за эсвэл ядаж пижак болон вестний хослолоор гэх мэтчлэн 2 хослолоор авахыг илүүд зөвлөж байна. Энд бол canvas bag буюу 5 материалтай цүнхнүүд байна. Ярилцах сүүлийн тренд маань canvas bag буюу 5 материалтай цүнхнүүд байна. За 5 материалтай цүнхнүүд маань ихэнхдээ өдөр тутамд болон амралт, зугаалга гэх мэтчлэн аялалуудад илүү их ашиглагддаг байсан бол одоогоор бид нар бизнес стилийн хувцлалтан дээр хүртэл яг энэ 5 материалаар хийгдсэн хатуу бие барьсан иймэрхүү цүнхнүүдийг ажиглаж байна. За тэр дотроо tote bag буюу өдөр тутмын M арцмарын буюу medium, L арцмарын буюу large гэсэн ийм загварууд дээр хамгийн ихээр бас гарч ирж байгаа нэлээх онцлог байгаа. Иймэрхүү төрлийн tote bag-нууд маань маш багтаан сайтай. За арьсан материалтай харьцуулаад үзэх юм бол 5 материал манай халуунд илүү их тохиромжтой тий. Хитэх халж биеинд одоо тохгүй мэдрэмж төрүүлэхгүй байдгаараа онцлог учраас 100 болгон ерөөхдөө ямар нэгэн байдлаар иймэрхүү 5 цүнхнүүд маань бидний амьдралд дахин тренд болж орж ирдэг. Гэсэндээ энэ жил илүү их биетэй дөрвөлжин хэлбэртэй иймэрхүү загварууд маань тренд болж ирж байгаа нь бас маш их сонирхолтой байгаа. Тийм 5 материал гэдэг маань өөрөө бас нэгэн texture буюу гадаргууны хувьд нэг юм сонирхолтой харагддаг. За зөвхөн бидний тассан арьс болон лакон цүнхнээс илүүтэйгээр энэ маань хувцалтан дээр дахиад нэг сонирхолтой элемент нэмж өрдөг учраас илүү юм бас загварлаг байхад маань бас тусалдаг байгаа. Өнөөдрийн тренд бичлэг маань дуусаж байна. Таад маань хэрэгтэй мэдээлэлээр дүүрэн байж таад маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү бичлэгнээр хамтарсан Lyojo брэндтэй баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү трендүүд дундаас таад маань хамгийн таалагдсан амьдрал дээр яг ашигламаар байгаа трендүүд маань юу байна? Таад манаас комент хэсэгт бичээрэй. Тэгээ дараач та бас ямар бичлэгнүүдийг харахыг хүсэж байна? Ямар асуудлууд эсвэл ямар сонирхолтой бас сэдвийг хөндөж дараагийн бичлэгээ хийх үү гэдэг дээр бас таад манаас зөвлөгөө өгөөд комент хэсэгт бичээрэй. За тэгээд лайк дараад subscribe хийгээд дараагийнхаа бичлэгүүдээр уулзцгаая. Баярлалаа. Баяр таа.